Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Азийн хөгжлийн банкны 475 сая долларын санхүүжилтийн эрхийн хөтөлбөрт гарын үсэг зурх эрх олгох тухай ерөнхий сайдын захирамжийн төслийг улсын их хурлын эдийн засаг төсөв болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороод танилцуулж хөтөлбөрт гарын үсэг зурх эрх олгосны дагуу 2025 оны 11-р сарын 4-нд санхүүжилтийн эрхийн хөтөлбөрт гарын үсэг зураад байна. Санхүүжилтийн эрхийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын урт дунд хугацааны хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичиг тусгацсан дараах төслүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд 17 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг өргөтгөн шинжилж, аймаг бүрт яаралтай болон эрчимд гүйцэтгэхний хүртээн хэмжээг нэмэгдүүлж, 2 дугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. 2. Нийслэл орон нутгийн нийт шаардлагатай байршлуудад 32 сургууль 9 цэцэрлэг барьж байгуулах бөгөөд ингэснээр сургууль цэцэрлэгийн хүртээн хэмжээг нэмэгдүүлж, сургалтын ангийн дүргэлтийг бууруулна. 3. Хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн ур чадварыг зах зээл эрэлтэд нийцүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролын дөрвөлжсөн жишг сургалтын хөтөлбөрийг бий болгоно. 4. Онцгой ойлын байгууллагын галт төмөр, гамшигтай тэмцэх, эрен хайх, аврах, хор уршиг арилгах, гамшигыг сүрэн төсвөрлж чадахыг бэхжүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Санхүүжилтийн эрхийн хөтөлбөр нь олон улсын гэрээний тухай хуулийн 8.1-ийн 2 заасны дагуу улсын их хурлаар зааван соёлхон батлагдах олон улсын гэрээ тул санхүүжилтийн эрхийн хөтөлбөрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.